За би минутанд асуулт асууч. За зээлийн хэлэлцээр дээр 4 чиглэлээр багцалж орж ирж байгаа энэ хэлэлцээр. За эрүүл мэндийн салбарын хувьд бол эмнэлгийн яралтай тусламж үйлчилгээний чиглэлээр одоо яралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн одоо нэгжүүдийг чадваржуулах, бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын шийдэх юм төсөл байна гэж харж байгаа. За үнэхээр яралтай тусламжийг бол сайжруулах зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн салбар. Хамгийн гол нь энэ орж ирж байгаа тоног төхөөрөмжийн үн ханш ямар үнээр орж ирж байна вэ гэдэгтэр л бид анхаарах хэрэгтэй. Хэрэгтэй юм а гэдээ аваад идэг. Энийг хэн нийлүүлэх юм бэ гэдэг дээр анхаармаар. Хэн нийлүүлэх юм, хэн барих юм? Сургууль муу ялгаагүй. Бид нар зээлийн хэлэлцээр хийнгүүт заавал нөгөө айлын талаас гүйцэтгэл хийдэг гэл нэг баахан өндөр өртөгтэй юмнууд орж ирээд эргээд хүүгээ төлөөд харахаар ямар ч эдийн засгийн хувьд гэдэг юм мөр ашиггүй. Тэр төлсөн хүнийхээ мөнгөөр өөрсдөө хичнээн юм хийчих хэмжээний ийм алдагдал үүрч болохгүй гэдгийг л би анхааруулахын тулд энэ тодорхой одоо үн ханшийн мэдээлэл судалгаа байна уу гэдгийг тодруулмаар байна. Аль алинд нь нэг. Хоёрдугаарт боловсролын салбар. 2026 онд 117 сургууль 74 цэцэрлэг, улсын төсөв болон зээл тусламж, гадны зээл тусламж энэ санхүүжилтийн дүнгээр хийхээр төлөвлөсөн гэж байгаа. За тэгээд энэ одоо сая болвол одоо зээлийн хэлэлцээрт багтж байгаа сургууль цэцэрлэгүүдийг аймагуудад хуваарлсан байна л та. 26 онд хийгдэж байгаа нийт хөрөнгө оруулалтыг аймагаар нь боловсролын яамны мэдээлснээр ингээ аймаг болгоноор хуваахаар за энэ одоо 117 сургуулийн үндсэндээ Улаанбаатар 40 байх нь аргагүй л байна л та. Хамгийн өндөр дүнтэй байгаа аймагуудыг ингээ түүгээд харъя. Төв аймаг 7 сургууль. Өөр ханга 5 сургууль, Дархуу уул 5 сургууль, Говьлтай 5 сургууль, Хөвсгөл 8 сургууль. Одоо үргэлжилж байгаа нь гэсэн үг. Цэцэрлэгийг аваад үзэхэд Аранга 12 цэцэрлэг. Хамгийн өндөр нь. За тэгэхээр нэг одоо ангид ноогдож байгаа хүүхдийн тоогоор, хүн амын тоогоор ачаал нь ямар байгаа юм бэ гэдэг дээр яагаад ийм зүйл орж байгаа юм бэ? Би Орхон аймгийг жишээ болгож хэлэх гээд байгаа. 2026 оны одоо төсөвт нийтдээ 3 сургууль нэг цэцэрлэг үргэлжлэх юм байна. Шинэ юм байхгүй. За сая харин зээлийн хэлэлцээр дээрээс нэг сургууль тавьсан харагдана л. Гэтэл Орхон аймгийн нөхцөл байдал өнөөдөр яг Улаанбаатар шиг нэг ангид 50-60 хүүхэд сууж. Самбарынх нь урдуур хүүхдийн хичээлийн ширээ одоо хоёрын дундуур багш явхал зайтай сууж шít. Шилийн үзүүн татчгаа алдаа сууж шít. Гэтэл бусад аймагуудынхаа та нар хүн амын тод харьцуулах харалт яагаад ийм ялгаатай байгаа? Тэгээ яагаад хэрэгжиж байгаа төслүүдийн үргэлжлүүлэхгүй төсвийг хааж хайчаад зээлийн дүнгээр тавьсан гэдгээр ам хаагаад байгаа. Боловсролын ам бол энэ дэр тодорхой хариултаа өгөх ёстой. За хариулт 6 номер. За гişin асуултанд хариулъя. Бачаргал боловсролын. Тэгэхээр энэ улсын төсвийн хөрөнгөөр одоо улсын төсөвт одоо өргөн баригдсан 198 төсөл бол 32 нь шинэ үлдсэн нь бол шилж хөрөнгөрөлтүүд байгаа. Тэгээд өнгөрсөн жилүүдэд хэрэгжиж байсан. За бас дуусгаж амжаагүй бас нэг тодорхой саатал одоо магадлалаар төсөв тоо хэмжээ нэмэгдсэн эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хугацаанд бэлэн байдал нь хангагдаад магадлалаар одоо баталгаажсан эдгээр ажлуудаа бол бид 198 төсөлтөө ингэж оруулж ирсэн байгаа юм. Зүгээр зээлийн хөрөнгөөр барих нь бол бас харьцангуй одоо бас дийлэнх нь одоо ачаал өндөртэй нягтршил ихтэй байгаа шаардлага хангаж байгаа. За тэр төслүүдэд бол Улаанбаатар хотоос төлхөө бол оруулсан үнэ. За Орхон аймгийн тухайд 3 төсөл арга хэмжээ бас сааталтай нийт бол 5 арга хэмжээ явж байгаа. Тэгэхээр эдгээр нь өмнө нь хийгдэж байгаа гол шалтгаан нь төсөв төртгийн тоо хэмжээ нэмэгдээд магадлалаар баталгаажсан гэж байгаа боловч төсөв өргөн барих үед баталгаажсан мэдээлэл нь бол одоо шаардлага хангадаж ирээгүй учраас байгаа. Хоёрдугаарх нь за барилгын гүйцэтгэгчээс шалтгаалсан одоо яг үнэндээ бол одоо бас шууд хэлэхэд бол барилгын ажлаа гүйцэж чадлагүйгээр орхио явуулсан араас нь бараг хуулийн ялалтын байгууллагч хандах хэмжээнд хүрсэн ийм компани бас байгаа. Тэгэхээр энэ асуудал маань өөрөө шийдэгдэж төсвийн шаардлага хангагдж төсөвд орох ёстой учраас эдгээр шаардлага төсвийн өргөн барих 7 сарын 25-ны энэ хугацаанд бол шилжих зарим нэгэн асуултууд үлдсэн байдгийг асуудлууд нь. Өөрөнд яг шүү тодруулсан.
Үгүй одоо ямар хэцүү юм бэ боловсролын яам. Би чуулган дээр бүр баримттай факттай тодорхой хэлсэн. Боловсролын сайд, танаас Наранбаяр сайдад би энэ материалуудыг бүгдийг явуулсан. Юунд 7 сард материал нэрэг байсан гэ юу яриад байгаа юм бэ? Магадлалаар ороод одоо магадлалыг 2 жилийн дотор хийцсэн. Магадлалын дунд аудит ороод баталгаажуулсан. 25 оны төсвүүдээр та нар суулгаад оруулаад ирсэн юмыг танаа яам эрхээр шилжүүлэхгүй тендерийн зарлаагүй. Тэгээ 26 оны төсвүүдээр дахиад хасаацсан. Тэгээ төсвийн шаардлага хангаагүй гэдэг. Яах энэ аудитчууд яах хэвтэй? Жил болгон бүх юмд аудит хийх хэвтэй юм уу? 2 жилийн аудит хийгээ 2 жилийн хугацаанд энэ одоо өнөөдөр ч дуусаагүй явж шít. Яагаад та нар ингэж хандаад байгаа юм бэ? Би яг энэ боловсролын салбарын асуудлаас болоод баг энэ зээлийн хэлцэрч унах нь юм шиг гэж хэлмээр. Тэгээ өнөөдөр энэ хэлцэр дотор чинь бүх аймагуудад хуваарлаад оруулаад ирчихсэн. Тэгээ тэрийг харьцуулаад та нар харал та ингэж болохгүй шít.